хүрэлцээ Монгол телевизийн Терминал 1-ийн студиэс 7 хоног бүрийн ямар лав гарагийн 14 цагт улс орон даяар чөлөөт ярилцлага шууд хүрдэг. За бид өнөөдөр нийгмийн асуудал болсон эрүүл мэндийн томоохон сэдвээр мэргэжлийн үнэтэй ярилцах гэж байна. Энэ бол нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Анагаах ухааны доктор профессор Наранбаатар сайн байна уу? За бидний хүсэлтийг хүлээн авч ярилцахаар ирсэнд баярлалаа. За Умаа үзүүн хорт хавдрын талаар өнөөдөр ярилцахаар таныг урьлаа. Тэгээд ер нь энэ хүний папиллома вирусын эсрэг вакцин бол 1970 онд одоо дэлхий дээр гарсан байдаг юм байна. Өнөөдөр дэлхийн 146 орчим улс орон энэ вакциныг товлт вакциныхаа тоонд оруулаад ер нь дийлэнх улс орнууд Умаа үзүүний хорт хавдрыг дарж чадчихэ. Гэтэл манай улсад Умаа үзүүний хорт хавдрын өвчлөл маш өндрөөс гадна нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод байна. За тэгэхээр та бидэнд сүүлийн үеийн статистик том мэдээлэлээс танилцуулахгүй юу? Умаа үзүүний хорт хавдрын талаар. За юуны өмнө одоо нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танай телевизийн хамт олонд. За терминал нэвтрүүлгийн хамт олонд. За дээрэс нь энэ нийслэлийнхаа иргэдэд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн бидний ярилцах гэж байгаа сэдв маань сая манай хөтлөгч маань барсаа маань хэллээ. Умаа үзүүний хорт хавдар гэдэг. Тэгэхээр ер нь нийслэл бол өөрөө эрүүл ээжээс эрүүл гэр бүл гэдэг нэг тийм том төсөлд ажил эхлүүлж төсөлд ажил. Ер нь бол нийслэл хот яаж ч хөгжөөд ер нь аль ч улс орон яаж ч хөгжөөд хүн нь эрүүл байхгүй бол угаасаа бид нар маш их өндөр хөгжилтэй болчих, маш их мөнгөтэй болчих. Одоо юуг сайхан юуг хөгжил гэж ойлгож байгаа. Тэр бүх юмаа бид нар бий болгоцсны дараа ч гэсэн эрүүл хүн байхгүй бол мэдээж тэр ямар үнцэнтэй байх вэ тий. Тэгэхээр эрүүл ээжээс эрүүл гэр бүл гэж энэ том төслийн нэг хэсэг нь нийслэл 2028 он гэхэд Умаа үзүүний хорт хавдар хожуу уншлагдаж нас бардаг эрсдлийг 90% буюу түүнээс дээш буруулнаа гэсэн юм зорилт тавьж. Нэлээд том тоотой зорилт байна. Маш том одоо бид нар амбицтай зорилт тавьж байгаа. Гэхдээ энийгээ бол зөвхөн ингээ санаанаасаа төсөөлөл мэдрэмжээрээ бол тавьчаагүй. Мэдээж дэлхийн эрүүл мэндийн байгууллага, за манай их хурал засгийн газар, эрүүл мэндийн байгууллага, дахиад төрийн захиргааны төв байгууллага, үндэсний төвүүд гэдэг энэ зорилтуудад нийцүүлж бид нар. За тэгэхээр сая хөтлөгч маань өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэж асуулаа. Тэгэхээр би нийслэлийн өнөөдрийн тоонууд нийслэлийн хэмжээнд л илүү ярихыг хичээе. За нийт үзэгчдтэй одоо арай ойлгомжтой болгох үүднээс яг энэ өвчнөөр хожуу уншлагдаж сүүлийн 5 жилд 306 аж нас барсан. 306 аж нас барсан. 25 онд зөвхөн 25 онд 66 аж нас барсан. Сүүлийн 5 жилд 1020 ээж шинээр онцлогдоод 306 нас орж байна. Бид нар энэ чигээрээ хэрвээ байдал яг энэ алгоритмаараа үргэлжлүүл 2040 он гэхэд жилд 1140 ээж онцлогдож сүүлийн 5 жил онцлогдожсэнтэй тэнцүү онцлогдох нь шүү дээ. Жилд 110 орчим ээж нас орно гэсэн ийм судалгааны нэгдсэн дүнгууд байна. Тэгэхээр нөхцөл байдал бол үнэндээ ийм л байна. Нийт онцлогдож байгаа ээжийн 60-аас дээш нь хожуу онцлогдож байна гэсэн ийм одоо дүн биднэрт бол өнөөдрийн нөхцөл байдал маань ийм байна. Бас зарим нэг тоонууд явж идэг. Яг Умаа үзүүний хорт хавдрын тухайд бол 2 хоног тутамд нэг хүн нас орж нэг өдөрт 2 одоо шин тохиолдол батлагдаж байна гэсэн ийм статистик бас байна. Тэгэхээр бид бол дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад яг Умаа үзүүний хорт хавдрын өвчлөөр бол харьцангуй хөгжил их хоцорч ирсэн маш их одоо олон эндэгдэлтэй ингэж явж байгаа юм байна гэж ойлгох нэ. Тэгэхээр сая одоо бас энэ вакцины талаар бас их хавар бол нэлээд эрчимтэй хөндлөө штэ. Одоо нийслэлийн засаг даргын оруулагч бол ямааны хоолч гэж хэлж үзэж бас олон нийтийн анхаарлын төвд оруулах гад хичээж явах шиг байна. Тэгэхээр ер нь яг энэ өвчлийн статистиктэй сая танилцсан бол одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд юу байна вэ гэдэг дээр бүгдээрээ бас анхаарлаа хандуулъя гэж би бодож байна. Хэд хэдэн одоо хөтөлбөрүүд болон компанид ажлыг энэ жилээс бүр эрчимжүүлж байгаа юм байна. Мөн энэ одоо өвчний ерөөсөө сонгодог хамгаалалт нь вакцин гэж дэлхийн нийтэд бид нар ойлгоод байна. Манай улсын товлолт вакцины одоо тоонд хизээ энэ яг HPV-гийн вакциныг оруулсан юм бэ гэх мэтчлэн бас зарим мэдээллүүдийг та үргэлжлүүлж өгөхгүй юу? За барсамаас 3 юм асуулаа. Нэгдүгürt дэлхийн одоо энэ цорын ганц вакцинтай хорт хавдар байхгүй. Вакцины илгэжчихтэл бид нар одоо эндээс урьдчилан сэргийлж өвдөхгүй байж чадна. Тэгэхээр энэ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулж байгаа хөтөлбөрийн тухай, хоёрдугаарт вакцины тухай, гуравдугаарт вакцины хэрэгжилтийн тухай. Тэгээ бусад улс орнууд болоод манай. За тэгээд эхнээс нь яг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрөө 2017 онд санаачлаад нэгдсэн үндэсний байгууллага, ЮНЕСКО, за Дэлхийн эмэгтэйчүүдийн холбоо гэдэг олон байгууллагууд нэгдээд юу гэсэн умайн хүзүүний хорт хавдраггүй дэлхий болёо гэж ийм уриалга гаргасан 17 оны. За тэгвэл тэд нар бол 30 он гэхэд умайн хүзүүний хорт хавдраггүй дэлхий болно. 30 он гэхэд 100 мянган ээжид дунджаар 4 одоо өвчлөл нь 4 байх тийм зорилт тавь. Тэрнээс цаашаа бол умайн хүзүүний хорт хавдраггүй цэнхэр дэлхий болёо гэдэг ийм зорилт тавиад энэ төлөвлөлтөд хэрэгжүүлээд 18 онд мэдээж энэ чинь нөгөө вакцинжуулалт, эрт илрүүлэлт, хяналтгээ явж байгаа юм чинь хөгжил одоо буурай тийм орнууд л илүү их одоо өртөмтгий байгаа шүү дээ. Ингээд 2018 онд 17 улс орныг одоо ингэж сонгож авсан. Саяны нөгөө нэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо манлайлаад санаачлаад бусад олон улсын байгууллагууд нь ороод энэний нэг нь Монгол улс болж одоо сонгогдсон гэсэн үг. За тэгвэл 2030 он гэхэд уман хүзүүний энэ хорт хавдрыг 100 мянгад 4-өөс доош болгоё гэдэг зорилт тавиад улс орнууд хүрээд эхэлсэн. Ихэнх улс орнууд. Тэгэхэд өнөөдөр Монголд бол яг бид нарын одоо өвчлөл 100 мянгад нэг 20-оос нэг 24 орчим. Нас баралт 100 мянган ээж 10 биш үү тий. Тэгэхээр тэр улс орнууд бол 2030 он гэхэд 4-өөс доош оруулъя гэж өвчлөлээ. Тэгэхээр одоо яг энэ анх 90-70 хөтөлбөр гэдэг маань 90% нийт одоо вакцинжуулалт нь 90% амруулчих. Илрүүлэхдээ 70% илрүүлчих. За тэгээд тэр илрүүлснээс 90% нэмчилчихье гэдэг. Өөрөөр хэлбэл саяны Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ 17 онд гаргасан санаачлагаар манлайлалаар хэрэгжүүлэлтээр 18 онд 17 улсыг сонгоод тэр нэг нь Монгол болоод ингээд энэ 90-70 хөтөлбөр гэдэг юм хэрэгжиж явж байна гэсэн үг. Ер нь бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өнөөдөр нэг 197 орчим 97 орн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн байна. За эндээс та түрүү хэлээ 145 гэж ер нь нэг 150-д орн болвол цэвэр дархлаажуулалтын хөтөлбөрт хамрагдаад үйл ажиллагааг нь эхлүүлээ явж идэг. За асуултын маань эхний хэсэг. За яг энэ 90-70 хөтөлбөрийн тухай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тухай. За хоёр дахь нь вакцинжуулалтын тухай. Тэгэхээр вакцинжуулалтыг ярихаар вакцины тухай ярих хэрэгтэй болно тийм. Тэгэхээр 2007 оноос анх вакцин маань хийгдэж эхэлсэн гэсэн үг. За энд бол мэдээж Европын олон одоо орнууд, зарн дээр нь Америк, Австрал гэд бид нарын ярьж ойлгож нэрссэн тэр хөгжилтэй орнууд маань хамгийн анх эхэлж одоо хийж эхэлсэн. 2007 онд үйлдвэрлэгдсэн. Одоо өнөөдөр жоохон наашин татаад ярил өнөөдөр Америк нэгдсэн улсын Merck Sharp гэж үйлдвэрийн вакциныг бид нар 11 настай охид хүүгүүдэд тарьж байна. Merck Sharp үйлдвэр анх 2007 онд вакцин бий болоход Merck Sharp өөрөө энийг үйлдвэрлэж эхэлсэн. Одоо Gardasil вакциныг хийж байна шүү дээ. Gardasil вакцин маань Merck Sharp үйлдвэр. Өнөөдөр дэлхийн 196 орны 500 гаруй сая хүн энэ Merck Sharp үйлдвэрийн Америк нэгдсэн улсын Gardasil вакциныг хэрэглэж байна. Ямар нэгэн байдлаар одоо гаж урвал өгсөн за энээс болж эмгэг урвал өгсөн хүний амь нас эрссэн эрт болон хожим үеийн одоо эмгэг гэдэг юм уу бидний ярьснаар бол тэр вакцины гаж урвал гэдэг юм уу эрт хожим үеийн нөлөөлөл илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд ийм судалгааны ажил байхгүй. Төдийгүй энэ улс орнууд энэ вакциныг хэрэглээд үр хөвгтүүдэд хэрэглээд өнөөдөр одоо бүгдээрээ энэ бид нар хэдэн зуугаар сүүлийн одоо 5 жил гэхэд одоо бид нар дундаас 306 аяж яваад гсэн байх шүү дээ. Нэг өдөр ширээгээ тойроод хоолоо идээ суухад 306 айл эзэнгүй байна л гэсэн үг. Ээжгүй байна л гэсэн үг. Тий. Тэгэхээр бол вакцины хувьд бол ийм одоо вакцин маань 2007 оноос үйлдвэрлэгдэж өнөөдөр бол энэ хэмжээгээр хийж байгаа маань. За дэлхийн улс орнууд бол өөрсдөө нэг 9-оос 14 наснд хүүхдүүдэд вакцинжуулж байна.
товлолт вакцинаар вакцинжуулж байна. За сая би хэллээ энэ вакцинжуулалтанд дэлхийн 150 орчим орн одоо яг энэ вакцинжуулалтаа хийж байна. За асуултын 3 дахь хэсэг рүү оръё. Тэгвэл Монгол улс гэж. Тэгвэл 18 онд бид нар нөгөө нэг 17 улсынхаа нэгээр сонгогдсон байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ вакцинжуулалтанд ороод 2023 онд засгийн газрын тогтоол гарсан. Товлолт вакцинжуулалтанд нэмж за бид нар умаа үзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 11 настай хүүхдүүдэд хийе гэдэг шийдвэрийг Монгол Улсын их хурл, Монгол Улсын засгийн газар баталсан гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бас нэг зүйлийг заавал нэмжлэх хэрэгтэй. Бид нар умаа хүзүүний хорт хавдар гэхээр зөвхөн умаа хүзүүнтэй л холбоотой, зөвхөн эмэгтэй хүнтэй л холбоотой гэж байна. Үгүй энэ бол өөрөө эрэгтэй, эмэгтэй 11 настай бүх хүүхдүүд. Үндсэндээ нэг 8 орчим төрлийн хорт хавдрын эсрэг вакцин. Тэгэхээр эн чинь хамгийн өндөр одоо нас баралттай анхаарал татаад байгаа учраас л бид нар омон үзүүний хорт хавдар гэж нэрлэдэг байгаа болохоос биш ам, залгуур, гадна бэлгэрхтэн үтрээ за тэгээд хошног гэд ингээд явхаар өндгөвч гэд ингээд явхаар одоо гадна бэлгэрхтний үу ургацэг гэд ингээд явхаар үндсэндээ ийм олон төрлийн хавдраас эн чинь сэргийлж чаддаг. Цорын ганц одоо вакцинтэй юм хавдар байгаамаа. Тэгэхээр одоо вакцин үйлдвэрлэгдсэн сэргийлж болох 100% сэргийлж болох ийм одоо хавдар. Тэгээд мэдээж энэ бол энэ вакциныг хийлгэснээр ганцхан өмөөзний хорт хавдар биш. Саяны ярьсан бүх эрсдлүүдийг бид нар хаачнаа. Хэрвээ энэний тооцоод үзэх юм бол энэ өөр бүр их өндөр өргөн хүрээний тоо гарч ирж байна. За тэгэхээр Монгол улс бол энэ вакциныг 23 онд бүх одоо төр засгийн улсын хурлынх нь засгийн газрынх нь за сайд за тэгээ бусад бүх одоо төрийн захиргааны төв байгууллага болоод бусад эрүүл мэндийн байгууллагууд нь бол шийдвэрээ гаргаад бэлтгэлээ бүрэн хангасан гэсэн үг. Эннээс хойш бол бид нар хамгийн одоо дэлхийн өндөр хөгжилтэй гэж байгаа тэр орнууд өөрсдийнхөө үр хүүхдүүдтэй маргааш энэ улсын эзэн болсон тэр хүмүүст тэр гардасилыг авч хэрэгжилж байгаа бол бид нар ч гэсэн энийг авч хэрэглэх нь зөв юм байна гэдэг шаардлагыг хангаад тэр хангасан гэж ойлгож байгаа тэр вакцинаа бол хүүхдүүдэд тарьж байгаа юм байна. За тэгэхээр 23 онд шийдвэр маань гараад бид нар 24 25 онд вакцина хийж тэгэхэд бол үндсэндээ нэг 24 онд нэг 20 орчим хувьтай 25 онд бол нэг 47 50 орчим хувьтай л одоо вакцина хийжээ. 11 настай хүүхдүүдтэй вакцина бол бид нар ингэж хийсэн байна. Тэгэхээр энэ 23 онд засгийн газрын тогтоолоор товлолт вакцинд орох хүртэл 2-3 удаагаас энэ асуудал маань унсан зүйл байдаг штэ тий. За үүн дээр бол одоо сошиалын нөлөө их байна. Буруу ташаа мэдээлэл вакциныг эсэргүүцэгчдийн нөлөөлөл бол маш одоо голлох үүрэгтэй байсан. Тэгэхээр энэ хугацаа алдсны гороор гэх юм уу яг хугацаа алдсны гайгаарч гэж одоо хэлж болох нь шүү дээ. Бид л одоо маш олон эмэгтэйчүүдэд алдсан байна. Тэгэхээр энэ жилд хичнээн эмэгтэйг бид алдсан бэ гэдэг статистикийг дахиж нэг тодруулъя гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол 17 оноос 23 он хүртэл чинь бас 6 жилийн хугацаанд бол дандаа товлолт вакцинд орохыг эсэргүүцсэн чинь цагтж явсан байна шүү дээ. Тэгэхээр 6 жилийн хугацаанд бас яг ингээд бодоод үзэхлээр хичнээн эмэгтэй хорвоо орхисон байна. Тий. Тэгэхээр ингээд битээр айгүй хүнд сэдв ярьж байгаа шүү дээ. Тэгээд ингээд баг амнаас ингээд гарахтаж гэсэн амар хэцүү байгаа байхгүй юу. Тэгэхээр яг үндэ 2012 онд анх вакциныг хийх гээд бүр авчирсан. 12-нд авчирсан. Яг энэ гардасилыг. Тэгээд ингээд нөгөө вакцина хийе гээд тэгээд тэр үед нийгэм даяар бас зөндөл юм болж ирсэн. Тэгэл хойшсон. Хэрвээ 12 онд вакцина хийсэн бол тэр үед за 12 онд 11 настай хүүхдээ хийсэн гэж хоёлоо бодъё. Тэгвэл өнөөдөр 26 он тийм үү? Тэгвэл 12 онд байсан 26 он гэдэг чинь тэнд 12 онд 10 настай байсан хүүхэд өнөөдөр 26 онд жинхэнэ яг тийм одоо яг л одоо жинхэнэ нөхөн үржихуй насн дээрээ нөхөн үржихуй насн дээрээ тий одоо хүний сайн хань ээжийн хүүгүүдийнхээ одоо хайртай ээж энэ улс орны л одоо хамгийн чухал иргэн болчих байсан бохгүй. Бид нар үндсэндээ ийм яриа сууж явахгүй байх боломж биднэрт байсан. За тэгэхээр мэдээж энэ
одоо вакцинжуулалтыг эсэргүүцсэн бүлэг гэдэг юм уу өөрхий тэр хүмүүсийг би бас ойлгож байна. Бас сайн мэдээлэл дутуу байсан баг. За эрүүл мэндийн байгууллагын зүгээс ч гэдэг юм уу бид нар ч гэсэн мэдээлэлээ бас муу хүргэжсэн баг. За бид нар тэгтээ энэнийхээ төлөөсийг одоо ийм олон одоо ингээд би бас ингэ тоог гаргачихсан байхгүй. Тэгээ үнэхээр яг ингээд амнаас давж гарахаас хэцүү тоонууд байдаг. Тэгэхээр би бол дахиад зүгээр хамгийн сүүлд бид нар сүүлийн 5 жилээр ихтэл зөвхөн нийслэлд ярьж байгаа шүү дээ. Бас зөвхөн нийслэлд 306 ээжийг бид нар одоо вакцин гарцсан, вакцин гараад бүр авчирчээд хийе гэхээр ингээд саяны олон шалтгаанаас болоод хийлгэдэггүй. Тэгээ бид нар одоо ийм вакциныг ингэж авчираад ингэж хийя. Эн чинь ингэ штэ гэд тэгээ ганцхан өмөө зүүнээ хорт авдрууш ийм штэ гэхээр одоо ингээд олон шалтгаанаас болоод ийм зүйл болжээ. Тэгэхээр бид нар ийм их олон ээжүүдийнхаа за ээжүүдээс гадна тэр ээжгүй үлдэж байгаа гэр бүлүүд, тэнд байгаа хүүхдүүд, тэнд байгаа аав, дээр нь энэ олон ээжгүй Монгол улс гэдэг чинь өөрөө бол бид нар ямар нэгэн юмыг одоо ингээд нэг эдийн засгаар бид нар ингэж тооцох гэдэг байхгүй. Тэгэхээр мөнгөөр тоолж болдоггүй юм. Мөнгөөр тооцож болдоггүй юм бас байна. Ер нь зүгээр энэ дашрамт гэхэд бол гэр бүл гэдэг үл өөрөө хамгийн жижиг эзэмт гүрэн шүү дээ. Хамгийн жижиг эзэмт гүр. Тэр эзэмт гүрний одоо хамгийн гол одоо толгойлогч гэх үү, хамгийн гол удирдагч гэх үү, ямар байхыг шийддэг хүн ээж байхгүй. Ээж өөрөө эрүүл байж ич сая аав эрүүл. За дараа нь хүүхд эрүүл. Ээж өөрөө эрт унтдаг. Ээж өөрөө шүдээ угаадаг. Ээж өөрөө амьдралын зөв хэмнэлтэй. Ээж өөрөө үлгэр дуурал үзүүлдэг байж ич сая аав тийм бэ, тэр гэр бүл тийм бэ. Гэр бүл тийм байх юм бол том утгаараа энэ улс орон бас яг тийм байна. Тэгээ би ярианы хамгийн ихэнд хэлсэн эрүүл ээжээс эрүүл гэр бүл гэж. Бид нар ганцхан өмөө зүүнний хавдар яриад байгаа юм шиг боловч одоо өмөө зүүнний хавдраа бид нар хэрвээ одоо асуудлыг шийдчих юм бол дараа нь нөгөө илэг, дараа нь нөгөө хотоод, дараа нь нөгөө уушигч байт юм. Ингээд тэр ээж маань өөрөө эрүүл. За тэгээд цаашаа мэдээж эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэв маяг энэ бүх юм ээжээс хамаарх юм байна. Ээж байж саяны ярьсан тэр жижиг эзэмт гүрэн буюу эрүүл гэр бүл маань бий болох юм байна. Тэгээ олон жижиг ийм эрүүл гэр болоод ирэхээр эрүүл Монгол улс болох юм байна. Энийний дараа бидний ярьж байгаа тэр хөгжил цэцэглэлт тэр харж байгаа сайн сайхан зүйлийн төлөө тэр эрүүл Монгол хүн чинь явж чадах юм байна л гэдэг агуулгаар нь бид нар энийг хэлж байгаа. За тэгээд энэ жил хоёулаа эргээд дархлаажуулалтанд орох. Яг өнөөдрийнхэн байдалд ороход өнөөдөр бол нийслэл Улаанбаатар хотод 275 ерөнхий боловсролын сургуулийн 1187 бүлгийн 40377 хүүхэд вакцинд хамруулах шаардлагатай энэ жил. За тэгэхээр бид нар энэ 90 хөтөлбөрийн хүрээнд за 2028 онд Уман хүзүүний хорт авдар хожим онцлогдож нас барах эрсдлийг 90% түүнээс дээш бууруулах хүрээнд бид нар вакцинжуулалтаа 90-с дээш болгоно гэж байна. Сая бид нар 3 сарын 2-ноос 5 сарын 25 хүртэл ийм аян зохиож вакцинжуулалтыг 95-аас дээш өргөнэ гэж. За тэгэхээр нийслэлийн засаг дарганы хамгаалалтын газар орж байгаа юм. За мэдээж энэ доор байдаг боловсролын газар бусад бүх байгууллагууд орж ирж байгаа. Дээр нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага биднэртэй хамтарч байгаа. Дээрээс нь нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сан оролцож байгаа. Дээр нь халдвар төвчин судлалын үндэсний төв мөн оролцож байгаа. Хавдар судлалын үндэсний төв гээд бүх одоо энэ чиглэлийн байгууллагууд оролцож ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийн асуудал гэдэг эрүүл Монгол хүүхдийн асуудал гэдэг бол ганц эрүүл мэндийн байгууллага юм уу? Ганц боловсролын байгууллага бас биш ээ. Энэ бүх талын хамтын ажиллагаа өөрөө туйлаас чухал. За манай ихэнх дүүргүүд бол засаг дарганаар энийг өөрсдөө манлайж орж байгаа. Жишээ нь манай Чингэлтэй дүүргийн мандуул дарга гэхэд бол өөрөө боловсролын байгууллагууд руу ярьж байгаа. За манай Баянгол дүүргийн засаг дарга гэхэд бол дөнгөж өцөгдөр бол бүх боловсролын байгууллагуудаа одоо хуралдуулаад оролцуулаад явц дүгнэлт хяналт шинжилгээ үнэлгээг инээгээд энэ би бас нэг хүнд одоо зориуд талархаж илэрхийлэх ёстой. Энэ бол нийслэлийн боловсролын газрын дарга хатагтай болормоо гэж эмхтэй байгаа. Тэгээд тэр хүн бол өөрөө манай яг энэ вакцинжуулалттай холбоотой хурал дээр зохион байгуулалтын дээр бид нартай хамтарч ажилладаг. Яг тэр боловсролын байгууллагт нийслэлд байгаа энэ боловсролын байгууллагууд дээр бас гүйцэтгэлийн хангаж ажилладаг, хамтарч ажилладаг. Тэгээ бид нар 3 сарын 2 гэхэд бид нар нэг хөвч өрөхгүйсэн. 40377 хүүхдээс 196 хүүхдийг л хийсэн байсан.
Тэгэхэд бид нар 3 сарын 31 гэхэд 19 мянган хүүхдийг буюу тийм бид зүгээр нэг сарыг л ярьж 3 сарын 2-ноос 31-ний хооронд тий 29 хоногт бид нар 47.9 буюу яг өнөөдрийн байдлаар бол 53% хүрсэн явж байна тий. Тэгэхээр 5 сарын 1 гэхэд бид нар бүтэн вакцинжуулж чадна. Бүрэн вакцинжуулж чадна. Энэ одоо 40,377 хүүхдийг. За дээрэс нь энэ жилдээ багтаад бид нар нодлон 25 он 24 онд вакцинжуулсан шүү дээ. 24 онд нийт вакцинжуулах хүүхдийн 20%-ийг л вакцинжуулсан байхгүй 21%-ийг 25 онд бол бид нар нэг 48-9%-ийг вакцинжуулсан. Тэгэхээр тэр хүүхдүүдэд нөхөн вакцинжуулна. Өөрөөр хэлбэл бид нар 23 онд шийдвэрүүд гарсан бол 24 25 оныхоо 100% болгоно 5 сарын 1 гэхэд одоо энэ жилийнхээгаа бол бүтэн вакцинжуулах юм боломжтой. Яг гэвэл бид нар харлаа шүү дээ тий. Бид нар хэрвээ ингээд зөв зохион байгуулад хамтаараа хүүхдүүдийн төлөө ажиллаж чадах юм бол биднэрт нэг 50% болоход 47% болоход биднэрт нэг 28 хоног л хэрэгтэй байд юм байна. За өнөөдөр бол баг 60% хүрсэн явж байна тий. Тэгээд 5 сарын 1 гэхэд бол энэ төртөд эндээ хүрхнэ. Тэгэхээр бол энэ вакцинжуулалтыг бид нар одоо хийхэд зөвхөн эрүүл мэндийн нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга ч юм уу эсвэл зөвхөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын хүч хөдөлмөр бас биш байсан. Энд бол нийслэл өөрөө нийслэлийн засаг дарга. За дээрэс нь засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байна тий. Тэгэхээр энэ бол бүх нийслэлийн одоо төр захиргааны байгууллагууд оролцож байна. Тэр дотор боловсролын байгууллага хамгийн чухал ролтой оролцож байна. За дээрэс нь би ярьлаа түрүүний ярьсан олон улсын байгууллагууд. Жишээ нь хүүхдийн сан гэхэд 90-с дээш хувь вакцинжуулалт хамрагдсан. Сургууль болгонд давхар бүртэн нэг ус цэвэршүүлэх төхөөрөмж өгнө гэж байна. Урамшуулал маягаар одоо яг вакцин хийсний төлөө урамшуулна гэж яг нэг талаас нь харж болно. Нөгөө талаас нь хүүхдүүд маань цэвэр ус уух ирэхээр хангагдах хэрэгтэй шүү дээ. Тэ? Тэгэхээр одоо тэр ус цэвэршүүлэх төхөөрөмж гэхээр зүгээр бид нарын яадаг нэг арай нэг ус цэвэршүүлэгч гээд байдсан шүү дээ. Тэрнээс нэг арай өөр стандарттай байх нь шүү дээ. Хүүхдүүд нөгөө ууж хэрглэж байгаа учраас тийм өсвөр насны хүүхдүүд, бага насны хүүхдүүд байгаа учраас тэр ус маань өөрөө тийм байх ёстой ч байд юм уу? Арай нэг эрдэсчүүлсэн ч юм уу тийм ээ. Тийм. Тэгэхээр урлал тэр зохих шаардлагыг хангасан ус цэвэршүүлэх тийм төхөөрөмжийг тавьж өгч байгаа. За дээрэс нь мэдээж бусад одоо нийслэлийн засаг даргын газраас бусад байгууллагуудаас бол хамтраад одоо хэрэгжүүлээд явж байгаа. Энийг бол нэг талаасаа одоо вакцин сайн хийсний төлөө урамшуул гэж ерөөс ойлгохоос илүү хүүхдүүд рүүгээ чиглэсэн нөгөө хэдэн хүүхдүүдэд эрүүл аюулгүй орчинд 10 жилийн дараа 20 жилийн дараа хүргэх тэр замыг л баг багаар зассан ийм л арга хэмжээнүүд болж байна. Тэгэхээр вакцинжуулалтын хувьд бол бид нар маш амжилттай явж байгаа. Та сая хэллээ 23 онд засгийн газрын шийдвэрээр товлолт вакцинд ороод 24 онд одоо 40 мянга гэсэн зорилго тавьсан ч гэсэн 8 мянган хүүхэд хамрагдсан байна гэж. 25 онд одоо мөн л одоо нэг 20 мянга орчимтой хамрагдсан бол энэ жилийн тухайд бол одоо эхний 3 сарын байдлаар бол бүр энэ тоонууд давчихсан 40 мянга буюу жилийнхаа зорилтод хүрсэн явж байна гэж. Тэгэхээр энийг бол бас амжилттай тоо гэж бид харах нь. Тэгэхээр энэ дээр бол бас нөгөө мэдээлэлтэй байх хэсгийн зөрүү их гарч ирж байна. Одоо өмнө жилүүдэд ер нь мэдээлэл сурталчилгаа бөгөөд энэ ойлголтын ажлуудыг мэдээлэл хүргэх ажлуудыг яаж хийж исэн бэ? Энэ жилийн тухайд бол яг энэ вакцины талаарх ойлголт, мэдээлэл, за мөн эцэг эхчүүдийн хүлээж авч байгаа хандлага хэр өөрчлөгдсөн байна? Тэгэхээр үндсэндээ яг энэ бид нар нийслэлд 2028 гэхэд Умаа үзүүний 25 дахь хожим ажиллагдаж нас барж байгааг 90-с дээш бууруулна гэдэгт бид нар 3 ажил хийж байгаа. Хамгийн ихнийх нь вакцинжуулалтын асуудал байгаа тийм. Тэгэхээр энэ вакцинжуулалтын дээр бид нар ийм үр дүнд бид нар эхний 3 сарын байдлаар гэхээс илүү 3 сарын 2-ноос үндсэндээ 31 гэдэг чинь 29 хоногийн л хөдөлмөрөөр бид нар одоо 50-аас дээш 60-аас дээш болчихлоо шүү дээ. Үндсэндээ одоо жишээ нь манай сонгон хайрхан дүүрэг гэхэд бол 91% болсон өнөөдөр. Тийм Экватор дүүрэг 77% гэдэг юм уу. Ингээд ихэнх дүүргүүд бол 70-аас 80-аас дээш угаараа явцгаа. Нийт дүнгээрээ л өнөөдөр ийм байна л гэж. Тэгэхээр бид нар ийм 5 арга хэмжээ авсан. Мэдээж би түрүүн хэлсэн энэ вакцинжуулалт гэдэг юм уу аливаа нэг эрүүл мэндийн асуудал гэдэг бол ганцхан эмнэлгийн асуудал юм уу, өрхийн эмнэлэг юм уу, дүүргийн юм уу, эсвэл эрүүл мэндийн төвийн
асуудал биш. Энэ дээр нийслэлийн засаг дарга оролж оролцсон гэсэн үг. Нийслэлийн засаг даргын хамгийн газар оролж оролцсон. Засаг дарга үүрэг тавьсан. Засаг даргын орлогчоор нөгөө нэг ямаа мамаг яриаддаг шүү дээ. Манай амар төвшингийн орлогчдаар ямааны бодлогоор одоо энэ вакцинжуулалт руу илүү та нар одоо 3 сарын 8 болгож чинь та нар ингээд ээжигээ хайрлаач, та нар эхнэрээ хайрлаач, охин хүүхдээ хайрлаач гэдэг ингээд одоо бодлогоор тэр анхаарлын төвд оруулж ирэхийг л хичээж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр засаг даргын тамгын газар бүрэн бүрэлдэхүүнээр ажилласан гэсэн үг. Засаг даргын орлогч ажлын хэсгийг ахлаад бүтэн ажилласан гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас биднээс дутуугүй хичээсэн байгууллага бол боловсролын газар байсан. За хоёрт нь юу чухал вэ гэхээр мэдээж бид нар нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сан. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллага байна. За дээр нь халдварт өвчин судлалын үндэсний төв. Халдвар судлалын үндэсний төв гэдэг энэ бүх байгууллагууд бол бид нарыг мэрэгжил арга зүгээр хангаж хамтарч ажилласан. За дараа нь бид нар вакцинжуулалтын тухай вакциныхаа түрүүн би ярьлаа. Мерк Шарп үйлдвэрийн тухай, Gardasil вакциныхаа тухай бүх төвшин сургалтуудаа явуулсан. За энд бол жишээ нь боловсролын газрын хамгийн дөрөв багш нар маань байна. Удирдах төвшний менежерүүд маань байна. Тэднэрт бол за ингээ энэ маань одоо ингээд хийц юм аа. За 17 оноос хойш ингээд бүх одоо улс орчин хийгээд 2007 онд эн чинь судлагдаад өнөөдөр 2026 оны 3 сарын 5-нд бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга бол өөрөө бид нар энэ папиллома вирусыг одоо халдварыг хянаад эмчлээд энийг бол элиминашн хийж чадлаа. Энээс хүндрэлтэй айхгүй боллоо гэд тэр 100 мянган ээжид өвчлөн 4-өөс доош орлоо гэдгээ улан улс орнууд зарлцсан. Энэний хамгийн гол зүйл чинь вакцин байсан. Одоо энэ дэлхийн одоо 194 орны 500 гаруй сая хүүхэд хийлгэж байгаа. Энэ вакциныг бид нар хүүхдүүдэд ингэж байна. Энэ чинь ганцхан юмаа үзүү биш юмаа гэд. Ингээд энэ сургалтын ажлыг бид нар чадах чинээгээрээ хийсэн. За дээрэс нь ингээд зорилт бүлэг болгондоо хүргэж ажиллахыг хичээсэн. За сургуулийн багш нарт, за сургуулийн менежерүүдэд, эцэг эхчүүдтэй, за тэгээд энэ дүүргийн яг вакцин хийж байгаа өрхийнхэн эрүүл мэндийн төв, за дээр нь сургуулийн эмч нар гэдэг ингээд одоо зорилтод хэлэх ёстой хүн болгонд нь хүргэх ёстой мэдээллийг хүргэх гэж хичээж ажилласан. За дээр нь манай вакцин эсэргүүцэгчд байгаа. Тэ тэд нартай бол одоо бид нар бас зохих одоо шаардлагуудыг тавьсан. Зохих шаардлагуудыг тий мэдээлэл хүргэх. Тэгээд тэр хүмүүсээ одоо энэ бол одоо юу гэдэг хин нэгэн би тэр хүмүүсийг ч бас буруутгахгүй л байна. Тэд нар бас мэдээлэл нь дутгал байсан баг. Бас л өөр хүмүүсийн төлөө л гэж бодсон баг те. Гэхдээ хангалттай гүйцэтгэлээ сайн мэдээлэл аваагүй байсан бахаа гэж бодож байгаа. Тэгээд одоо бид бол энэ одоо олон удаагийн их хурлын засгийн газрын за хоёр сайдын хамтарсан засаг даргын ийм юмнууд гарсан бүр ерөнхий сайдын засгийн газрын хурлын тэмдэглэл дээр бичсэн үүрэг байгаа тий. Хэрвээ үнэхээр ийм одоо асуудлууд үүсээд зохион байгуулалтын юм байгуул тэрийг одоо цагдаагийн байгууллагын шалгаа, тагнуулын байгууллагын шалгаа, шаардлагатай мэдээллүүдэд хүргээ. Эрүүл мэндийн газар нь энэ дээр ажиллаа, эрүүл мэндийн байгууллагууд нь ажиллаа гэдэг. Тэгээ бид нар ч гэсэн бас энэ байгууллагууд руугаа хандсан. Одоо бид нар ингээд уулзалтуудыг бол бас зохион байгуулсан. За ингээд мэдээж хамгийн сүүлд хамгийн их үр нөлөөтэй оролцсон хүмүүс маань бол мэдээж ээж аваад байгаа тийм. Энэ вакциныг ямар ч байсан хийлгэх зөв юм байна. Олон улс орнууд ингэсэн юм байна. Бид нар ийм эрсдэл бид нар яаж ч ажиллаад үндэ ээж аав маань гүйцэтгэл ойлгохгүй юм бол бас вакцинжуулалт маань явахгүй шүү дээ. Тэгэхээр одоо ээж аав маань одоо бас үр хүүхдүүдийн одоо төлөө бас хүүхдүүдээ вакцинжуулалтанд хамруулсан. Тэгэхээр энэ бол бид нар одоо алим болгон бүх юмыг эсэргүүцэж, алим болгон одоо эргэлзэж, тий? За алим болгон одоо хүн төрөлхтний туулаад яваад ирсэн энэ одоо бодит туршлагыг үүсгэх үе тийм ээ. Тий. Одоо алим одоо арай муухайгаар бол агуудаа хэдний жил амьдрах вдэ тий. Тэгээд энэ шинжлэх ухаан гэдэг юм уу хүн төрөлхтний яваад ирсэн энэ замаар энэ вакцин гэдэг юм чинь л бид нар гаргаж авч хүн төрөлхтөн чи өнөөдөр
байж байгаа шүү дээ. Энийг гаргаж авах бол бид нар ямар байдалтай байхыг одоо төсөөлшгүй. Тийм. Тэгэхээр бол ийм 5 үндсэн ажлыг хийсний үндсэндээ бид нар одоо 3 сарын 2-ноос 5 сарын 25 хүртэл аян зохиосон 95 болгоно гэж. Тэгээд та хэд яагаарай 5 сарын 25-ны үеэр намайг бас дахиад өрөөрэй. За тэр үед бид нар вакцины жуултаа 95-аас дээш хүргэсэн байна. Тэгэхээр би түрүүн хэлсэн энийг бол ганцхан ярьж байгаа нь би боловч яг удирдах авч явж байгаа хүмүүс нь засаг дарга нар байгаа байхгүй. Тэгэхээр жишээ нь одоо мандуул засаг дарга өөрөө ингээд удирдах аваад явж байна. Манай Баянгол дүүргийн сумья дарга аваад явж байна гэдэг бол энэ ач холбогдолын тухайд бол өндөр байна. Өргөн бүрэлдэхүүнтэйгээр өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа учраас энэ бол одоо бид нар ямар ч байсан нэг 3 жил дараалаад бид нар ингээд вакцины жуултаа хийчих юм бол энэ чи одоо бүр ингээд заншил болж шүү дээ. Бид нар сүрийн ингээд олон вакцинууд хийдэж шүү дээ. Ингээл хийх ёстой. Ингээл хийгээл явж байгаа шүү дээ. Яг тэрэн шиг ингээд энэ маань бүр бид нарын нэг зан үйлийн нэг хэсэг болоод үлдчихнэ гэсэн үг байхгүй юу? Хэвшлэл болоод үлдчихнэ гэсэн үг. Тэгэхээр бол одоо тэр болтол мэдээж илрүүлгээ хийн, эмчилгээ хийн. За дээрэс нь энэ вакцин дээр бас нэг юм нэмжлэхгүй бол. Тэрний юу гэхээр за бид нар 11 настай хүүхдээ бол вакцин жилчих юм байна. За түрүү жилийн 12 одоо 12 13 хүрсэн хүүхдүүд байгаа шүү дээ. Нөхөж хийх асуудал ярьж байгаа шүү дээ. Тэрийг бид нар нөхөд хийчихнэ. Энийг бол үнгүй хийчихнэ. Өөрөөр хэлбэл 11 настайд үнгүй нөхөн вакцины бол 12 13 настайд бас үнгүй хийчихнэ. За тэрнээс дээш болж эхэлнэ шүү дээ. Одоо 18 19 нас хүртэл тэр чинь нөгөө засгийн газрын тогтоол гараагүй их хурлаас бас шийдвэрүүд гараагүй тэр хүүхдүүд бол бас өөрсдөө сайн дураараа хийлгэж болно. Өөрөх дүүргийнхаа эрүүл мэндийн төв дээр очиод ингээд би ийм вакцин хийлгэх гэсэн юм гэд хэлгүүл тэгтээ нэг удаа хийгээд биш. Одоо 3 тунтаа болно гэсэн. Нөгөөдөл нь одоо бол нэг удаа л тарьж одоо энгийнээр ойлгуулахад бол нэг л удаа тарьчаад болчих гэж байна гэсэн үг шүү дээ. Тэнд бол 3 удаа гэсэн үг шүү. Эхнийх нь тарьчин, дараагийнх нь 2 сарын зайтай дээр нь, дараагийнх нь эхний тунгаас 6 сарын зайтай. Буюу 2 дахь тунгаас 4 сарын зайтай. Ингээ 3 удаагийн тунгаар хийлгэх одоо ийм боломж байгаа. Нэг удаа хийлгэхдээ 23 мянган төгрөг байдаг ч гэсэн гэж чинь их хол зөрөөгүй хаа. Тэгэхээр 3 хийлгэхээр 69 мянган төгрөгийн одоо төлбөртэй байх нь шүү дээ тийм. Тэгээд ингээ вакцины жуултаа тийм насан туршдаа HPV вирусээс хамгаалагдах нэ. Энд чинь ганцхан өмөө зүйн хавдар бас биш боллоо шүү дээ тийм. Нөгөө түрүүний ярьсан битэрийн ярьсан олон хавдруудаас бүрэн сэргийлж чадах нэ. За маш дэлгэрэнгүй мэдээлэл өгж байгаад баярлалаа. Энэ дээр дахиад нэг тодруулга байна. За зөвхөн бэлгийн харилцаанд ороогүй өсвөр насны хүүхдүүд хийлгэх үү аль эсвэл одоо гэр бүлтэй төрсэн харилцаанд орсон хүмүүс хийлгэж болох уу хэсэгтэрээс олон нийтийн дунд төөрөгдөл байна. За нэлээд хэдэн жилийн өмнө одоо бэлгийн харилцаанд ороогүй хүмүүс зөвхөн хийлгэнэ гэдэг байсан бол өнөөдөр бол HPV хүрээнийхаа PCR шинжилгээг өгөөд хэрвээ одоо бүгд сүрэг гарах юм бол мөн энэ вакциныг насан туршсан хүмүүс ч хийлгэж болох юм байна гэдэг бас мэдээлэл явж байна. Энийн ялгаа зургийг та тайлбарлаж өгөхгүй юу? Тий. Тэгэхээр яг вакцины жуултын хувьд бол улс орнууд нэг 9-өөс 14 наснд л хийж байгаа. Товлолтыг яагаад ингэж тэгвэл монголчууд яагаад 11 наснд хийчвэ? Яагаад 9 биш, 10 биш, 11, 12, 13, 14 биш, 11 вэ гэхээр за нэгдүгээр тэр үйлдвэрлэгч 9-өөс дээш наснд хийвэл одоо 9 буюу түүнээс дээш настай байвал одоо вакцины жол байвал одоо боломжит үр дүнтэй байх юмаа гэдэг зөвлөмж байна тий. Хоёрт улс орон болгон одоо өөрсдийнхөө одоо мэрэгжлийн судалгааны байгууллагууд өөрсдийнхөө одоо зан заншил за бусад тийм өвөрмөц онцлогууд дээр үндэслээд тохируулаад их хурлаас нь засгийн газраас нь шийдвэрүүд товлт байдлаар 150-ад орон дөөнд хэрэглээ явж байна. Монгол бол 11 настай байхад нь хийж болох юм байна л гэдгийг тогтоосон. За энийг яривал бас зөндөөх юм болох учраас энэ үргээд одоо орхичээ тий. За тэгээд бид нар 11-т хийчлээ. Дахиад хэлэхэд 12 13-тад энэ гуравтаа бол нөхөн хийчихнэ. За тэгээд 18 19 нас хүртэл бол бид нар 3 тунгаар мөнгө төлөөд хийлгэж болох нэ. За тэгээд илрүүлэг бол
30-аас 60 наснд. Тэ? Тэгэхээр нэг 18 19 гээд тэгээ нэг 30 гээд ингээд ярьчлаа шүү дээ, тийм. Тэгэхээр түрүүний таны хэлснээр одоо тийм вирус илрүүлэх одоо PCR шинжилгээгээд за тэгээ шинжилгээтэй холбоотой энэ вакцин хийх боломж байгаа гэдэг бол мэдээж энийг илүү сонирхож байвал одоо харьяа дүүргийнхаа эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгээрээ яаж болно. За энийг тайлбарлаад ярихаар бас нөгөө юуны маань хугацаа богино учраас одоо энэ хүргээд тийм боломж байгаа. Тэгэхээр ер нь боломжтой гэж бид боломжтой гэдээ ойлгож байна. За ерөнхий стратегийн хувьд болон бас баримталж байгаа аргын талаар яг хийгдэж байгаа ажлуудын талаар сонслоо. Мөн илрүүлгийн хамрагдалт гийг бас одоо бид бүхэн сая сонслоо. За тэгэхээр яг энэ урьдчилан сэргийлэх үйлчлэгийн тухайд мөн бас үзүүлэлт ямар байгаа вэ? Үзлэгт хамрагдах итвэх хэр байна вэ? Өөрөөр хэлэх юм бол та ярьцлагын ихэнд дурдчихсан умаа зүний 25 дор бол бас хожуу үедээ онцлогдох нь их байгаа учраас нас баралт өндөр байна гэдэг. Тэгвэл одоо яг насанд хүрсэн эмэгтэйчүүдийн тухайд мөн түрэх насны эмэгтэйчүүдийн тухай за мөн сая дурдгдсан 30-аас 60 настай эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үйлчлэгийн хамрагдалт төвшин ямар байна вэ? Энэ тал дээр мэдээ. Одоо барсан хоёуланд нь хэдэн минут байгаа вэ? За хоёлоо одоо нэг 20 минут ярих хугацаа байна. Тэгэхээр 90-70 хөтөл маань 90% нь вакцинжуулна гэсэн. За хоёлоо вакцин болоод вакцинжуулалтынхаа явц өмнөх за дараах хүр дүнгийнхаа тухай ингээд ярьчлаа. За одоо илрүүлэг. Тэгэхээр одоо нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын хувьд нийслэлийг төлөөлж ярьж байгаа юм чи илүү нийслэл дээрээ дахиад одоо төвлөрөд ярив. За нийслэл гэдэг маань үндсэндээ нэг сая 700 орчим мянган хүнтэй ийм одоо хүмүүс ингээ амьдарч байгаа гэсэн үг. Хүн амын талаас илүү хувь. Тэгэхээр энэ бол өөрөө бол бид нар юу гэж ойлгох вэ? Сая 700 мянган хүнтэй эмнэлэг гэж ойлгож байна. Эмнэлэг гэд бодчих. Эмнэлэг гэхээр бид нар нэг ингээд халаад өссөн өвчтөн тэгээ нэг юм шүмж байдаг тэрэг мэрэг түрээл ингээл нэг аппарат хоног төхөөрөмж зүү тарай гэж ойлгодог. Тэгвэл зүгээр эмнэлэг гэж ойлгохоор хүн бүхэнд л эрүүл мэндийн хэрэгцээ байгаа. Эрүүл бүр цоо эрүүл хүн байсан ч гэсэн тэр хүн эрүүлээрээ байх тийм одоо хэрэгцээ шаардлагууд тэр хүнд маань байгаа л гэсэн үг. Тэгэхээр энэ сая 700 мянган хүнтэй энэ хот маань сая 763 мянга санагдаж байна. За энэ хот маань 837 мянган эмэгтэй хүнтэй. 837 мянган эмэгтэй хүнтэй. За эндээс 30-аас 60 насны буюу эрт илрүүлэхт оруулах гэдэг 385 мянган 30-аас 60 насны ээжтэй. 385 мянга. Тэгээд би 28 онд Уман хозууны хавдар хожим онцлогдож нас барах эрсдлийг 90-с дээш буруулна гэхээр би энэ 385 мянган ээжийг одоо 28 он гэхэд үзэж дуусгах гэдэг нь шүү дээ. Тийм үү? Үндсэндээ 385 мянган ээжийг 3 хуваагаад тэгээд эрт илрүүлэх нэ толгой дараалалд үзчих. За энэ жил бол бид нар 127 мянган ээжийг үзнэ гэж төлөвлөж байна. 127. За манай 127 мянган ээжис 68 мянган ээж нь ажил хийдэг. За нэг 23 мянган ээж нь ажил хийдэггүй. За тэгээд ингээд жирэмсэн юу ингээд тэр ээжүүдтэй холбоотой ингээд бүх тоонууд гараад ирэх юм байна. Тэгэхээр энэ 127 мянган ээжээ бид нар эрт илрүүлэхэд хамруулна. Тэгэхээр эндээс 68 мянган ажил хийж байгаа юм чинь бид нар байгууллага дээр суурилсан үслэг хийгдэж тарах нь шүү дээ, тийм үү? 68 мянган. Ер нь өмнөх жилүүдэд яадаг байсан бэ гэвэл бид нар нэг зорилт тавиад тэрнийхээ нэг 21-2% үтдэг байсан байхгүй юу? Өөрөөр хэлбэл бид нар за вакцин бол тусдаа асуудал, тий? Одоо дараа нэг 10 жил юм уу тодорхой хугацааны дараа тий? Үр дүн гарах гэдэг шүү дээ. Илрүүлэх гэдэг бол яагаад 28 гэдэг ийм шахуудаа тавьж ийн гэхээр бид нар энэ жил 127 мянгаыг тэгээд 27 28 гээд 380 мянган ээжээр бид энэ үзчих нь тийм үү. Тэгэхээр 127 мянган ээжийг үзэхэд бид нар дунджаар нэг 3987 хавдрын өртөл илрүүлэх.
Ходроо статистикэнд дунджаар. Мэдээж хэдэн хүн үзэхэд хэд илрүүлдэг байх нь уу? Манай хэд илрүүлж ийсэн, тэрнээс нь хэдэн хавдар байсан ингээд одоо судалгааны тооноос ярьж штэ би. Тэгэхээр нэг 127 мянган ажис бид нар нэг за нэг 4000 орчим хавдрын өрдлөвч илрүүлэх юм байна. За тэндээс нэг бид нарт нэг хамгийн багадаа 30 орчим хавдар илэрнэ. За дээшлээд мэдээж бид нарын үйлчлэгээ маань одоо эрт илрүүлгээ маань чанар ямар байгаагаас тэгээ 5% бүр 10% хүртэл өрдлөвч илрүүлж болно. Урьдчилсан прогноз байх. Прогнозоор манайх бол нэг 5 орчим хувь илэрд юм бэлээ. За тэгээд эндээс нэг 2% бол дунджаар хавдар одоо илрэх тийм боломжтой гэдэг олон улсын ийм судалгаанууд байгаа. Тийм аргачлалууд бас байгаа. Тэгэхээр бид нар илрүүлэхийн тулд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо туслалцаатайгаар нэгдсэн үндэсний байгууллагын бас хүүхдийн сангийн оролцоотойгоор дээр нь хавдар судлалын үндэсний төв мэргэжил арга зүгээр хангаад 3 сарын 23-наас 4 сарын 21-ний хооронд бид нар бүх өрхийн эрүүл мэндийн төвийн энэ шинжилгээ авдаг мэргэжилтнүүдээ дээр нь дүүргийн эрүүл мэндийн төвийнхэн бас яг энэ үйл ажиллагааг гардаж хийж байгаа мэргэжилтнүүдтэй бид нар ямар шинжилгээг хизээ яаж авах юм бэ гэдэг арга зүгээр сургалтанда бүтэн амруулсан гэсэн үг. Хоёрт нь бид нар сая 4 сарын 6-наас дахиад яг энэ урьдчилан өвчин илэрчээр бид нар яаж эмчлэх юм бэ гэдэг сургалтаа явуулсан. За энэнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж бусад одоо шалтгааллах тэр нөхцөлийг бүрдүүлэхэд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бас хамтраад ажиллаж байгаа гэсэн үг. Тэгвэл бид нар энэ 3987 буюу 4000 орчим умаа хүзүүний хорт хавдрын урьдлыг хаана эмчлэх юм бэ? Яаж эмчлэх юм бэ гэхээр бид нар одоо тооцоол судалгаа хийж байна. 3 амарч газар байдаг. Нийслэлд өргөө, хүрээ, амгалан гэх. Энэ 3 амарч газар дээрээ харьцангуй одоо хүний нөөц маань, тоног төхөөрөмж маань, за бусад одоо тавигдж байгаа шаардлагууд маань бусад дүүргийн эмнэлгүүд юм уу бусад байгууллагуудыг бодвол илүү одоо хангагдсан. Тэгээ яг энэ 4 сарын 18-ны өдрөөс энэ дээр одоо тийм чанарын үнэлгээ хийгдэж байна. Чанарын үнэлгээ хавдар судлалын үндэсний төв бусад одоо байгууллагууд оролцоод чанарын үнэлгээ хийгдэж байгаа. Үндсэндээ эрт илрүүлэхийн хувьд бол бид нар энэ жилийнхэн 127 мянгаыг бол 68 мянгын байгууллагууд дээрээ суурилах юм байна. За тэгээд ажилгүй гэртээ бол хин хаана юу байж байгаа ингээд саяны тоонууд бүгд гараад ирж байгаа учраас бид нар эднэрийг илрүүлэлт хамруулчих юм байна ээжүүдийг. За тэгээд саяны урьдлаа бол мэдээж манай гол байгууллага бол гол яг энэ хавдрын урьдлыг хавдрыг эмчлэх байгууллага маань мэдээж хавдар судлалын үндэсний төв. Гэхдээ ганцхан энэ дээр бүх ачааллыг бид нар нэг юм хийх гэж нэгэд нөгөө юм уу энэ дээр ачааллаа үүсгээд эсвэл бүр хавдар дээр бусад тусламж үйлчилгээнд нь бас бид нар анхаарал хандуулахаар хэмжээнд болгож болохгүй шүү дээ. Тийм учраас саяны олон улсын байгууллагуудтай хамтарч сая хавдар судлалын үндэсний төвтэй хамтарч яг энэ рүү чиглэсэн ийм цогц арга хэмжээ авч байна. Энэ дээр мөн л адилхан ганцхан өрх дүүрэг нийслэлийн эрүүл мэндийн газар биш. Энэ дээр бас яг адилхан нийслэлийн засаг дарганы тамган газар өөрөө амар төвшин гэж одоо Улаанбаатар хотын яг энэ эрүүл мэнд бусад асуудлуудыг хариуцж байгаа орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ түрүүн бид нар вакцин дээр илүү одоо боловсролын байгууллага дээр суурилж исэн бол одоо бид нар аж ахуйн нэгжүүд дээр төрийн болон хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд дээр ээжүүдтэй цаг гаргаач та нар. Тэгээд би энэ танай нэвтрүүлгийг одоо нэвтрүүлэгт орж байгааг далиндуулаад гэх үү эсвэл энэ завшааныг ашиглаад гэх үү одоо энэ төрийн болон хувийн хвшлийн одоо байгууллагыг ахалж байгаа удирдлагуудаа юуг одоо хүсэх гэж байгаа юм бэ, юуг уриалах гэж байгаа юм бэ гэхээр 30-аас 60 насны ээжүүдээ байгууллага дээр суурилсан үзлэгт илүү хамруулж хамтарч ажиллаарай. Бид нар танай одоо
амралтын өдрөөр ч юм уу эсвэл ажлын өдрүүдэд та бүхэн ажлаа зохицуулбал манай эмч мэрэгчлэтнүүд очиод ажлын байран дээр чинь үзлэг шинжилгээнд бүгдийг хамруулад хамруулсныхаа дараа хоёрын дагуу эмчлэгдэх хянах нөхцөлийг хангаад ажиллахад бэлэн байгаа шүү. Жишээ нь манай та одоо нэг 100 хүнтэй 30-60 насны танаа байгууллагт 30-60 насны 100 ээж байдаг гэж бодчих. Тэгээд 100 ээжээ үзлэг шинжилгээнд хамруулчлаа. Тэгээд эрүүл нь одоо тусдаа зөвлөгөөгөө аваад урьдчил байвал бид нар эмчилгээндээ хоёрын дагуу хамруулад за мэдээж хавдартай байх юм бол бид нар шаардлагатай арга хэмжээг цаг алдахгүй аваад за тэгээд дахиад та шинээр ажилтан мэрэгчлээ авахдаа мөн үзүүний эсийн шинжилгээ шаардчихна. Ингүүл танай байгууллага саяны эрсдлээс өөрийгөө 100% хамгаалчлаа гэсэн үг. Тийм тэгэхээр ээжүүдтэй ягаад би энийг энэ байгууллагуудын менежерүүдэд хэлээд байгаа юм бэ гэхээр олон ээжүүд маань нөгөө ээлжийн ажилтай байдаг. За тэгээд ажил нөгөө офисын ажил их хийдэг. Тийм учраас бас гүйцэтгэлээ нөгөө сайн цаг нь гарч өгдөггүй. Тэгээ бид нар чинь одоо бас ажил ихтэй байдаг. За тэгээд жоохон цаг гарахаар нөгөө тэр ажлаас нь чухал гэр бүл гээд байж байгаа. Тэнд одоо нөхөр нь үр хүүхдүүд нь бүх юм хүлээж байгаа учраас ээжүүд чинь нөгөө өөрсдөө мартаал тийшээ гүгээд байдаг. Тийм учраас ээжүүддээ илүү их одоо боломж олгоорой, цаг гаргаарай. За тэгээд үзлэг онцлогонд хамрагдчихаар эмчлүүлэх болон хяналт хийх тэр боломжийг бас бүрдүүлж өгөөрэй гэж одоо хүсэж байна, уриалж байна. Энэ их чухал мэдээлэл байна. Одоо байгууллагуудын менежерүүд болон удирдлагууд ажлын байран дээрээ энэ хавдрын эрт илрүүлгийг хийлгээ гэх юм бол хаашаа яаж хандаж холбогдох боломжтой юм бол. За тэгээ мөн мэдээж энэ үн төлбөргүй байх уу, ямар байх уу гэдэг асуудлаас яригдах байна. Тэгэхээр энэ бол даатгалаар хийгдэнэ. Тий. Эсийн шинжилгээ нь даатгалаар авдана. Зүгээр байгууллагын удирдлагууд бид нартай зохион байгуулалтын хувьд хамтарч одоо ажиллахад хамтарч ажиллахад эн чинь яг шинжилгээг нь авах гэж байгаа нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг бас алдагдуулаад байж болохгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр нэг талаас бид нар Улаанбаатар хотынхон тэр иргэний эрүүл мэндэд үйлчилгээгээ үзүүлээд нөгөө байгууллага маань өөрөө бас нийгмийн өмнө хүлээж байгаа хариуцлага биелүүлээд тэгээд мэдээж одоо байгууллагч гэсэн эрүүл тэ өвчин зөөргүй санаа зовох юмгүй хүний нөөцтэй байж ижил одоо тэр ашиг орлого гэдэг юм уу зорьсон зүйлдээ хүрэх боломж нь нэгдэн шүү дээ. Тэгэхээр одоо ер нь аливаа байгууллагад бол авж байгаа цалин мөнгө гэхээс илүү тийм гэр бүл шиг л халуун дулаан уур амьсгалтай тийм нийгмийн баталгаа хариуцлага бас их чухал байх нэ. Тэгэхээр энэ болгоны эхлэл чинь бол одоо юм жижигхэн зүйлээс л эхэлнэ гэж бодож байгаа. Тийм тэгэхээр би бас яаж холбогдох вэ гэдэг дээр одоо манай дүүргүүдээс манай эрүүл мэндийн төвүүдээс өрхүүдээс та бүхэн ингээ урилга очноо. За ихэнхдээ нь бол одоо би бас өөрөө явнаа. За дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нар явнаа. Яг одоо бол бид нар нөгөө вакцин дээр бүх хүчээ дайчилж байна. Тэгэхээр 5 сарын 1 гэхэд бид нар ер нь бол зорьсон зорилготой хүрчин вакцин. Тэгэхээр 5 сарын 1-ээс хойш бол илүү яг одоо нөгөө үзлэг маань явж л байгаа л да. Тэгтээ 5 сарын 1-ээс хойш бол одоо бид нар энэ 7 хоногийн 3 дахаас гэдэг чинь маргаашнаас гэсэн үг шүү дээ. Урилгуудаа хөрвүүлээд эхэлнэ. Тийм. Тэгэхээр бол хэрвээ үнэхээр бүр тийм санаачлагтай одоо байгууллагынхаа эрүүл мэндийн төлөө тэр санаа зовж хамтарч ажиллахыг хүсэж байгаа бол та бүхэн манай нийслэлийн эрүүл мэндийн газар хандаж болно. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд байж болно. Үрх маань ээж болно. За дээр нь дүүргийн нийгэм бодлогын хэлцгээд байгаа тэр хэлтсийн мэрэгчлэтнүүд байж болон төрийн захиргааны альч байгууллагад одоо энэ чиглэлийн хариуцсан мэрэгчлэтнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн асуудал хариуцж байгаа мэрэгчлэтнүүдээ дүүргийн эрүүл мэндийн төв болон нийслэлийн эрүүл мэндийн газар бусад байгууллагуудтай холбогдохчид бол бид нар үзлэгийн төргөн шуурхай зохион байгуулад зөвхөн үзлэг зохион байгуулад биш. Бид нар үзлэгээ зохион байгуулчлаа. Үзлэгээ зохион байгуулахаар түрүүний ярьсан эрсдлүүд донд гараад ирнэ. Тэгвэл байгууллагатайгаа ярилцаад ямар цагт аль улиралд хизээ энэ хүн маань одоо эмчилгээнд хамрагдж болох вэ гэдгийг бид нар хамт давхар гаргаад өгнө гэсэн үг байхгүй. Мэдээж хавдар байвал одоо
ялангуяа тэгээ хожуу үеийн төр орчлогдоод эхлэх юм бол бид нар одоо ямар нэгэн хуваарлах боломж байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр бол тэр бол яаралтай шийдэгдээд явна. Өрдлүүдийг бол бид нар системтэйгээр тухайн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулаад дээр нь энэ умаа зүйн хавдар гэдэг чинь нэг хоногийн дотор ч юм уу нэг жилийн дотор өсчдөг зүйл биш байхгүй юу? Урт удаан хугацаанд бий болдог. Тэгэхээр бид нар үзлэг гэдэг нэг том юм байна. Илрүүлэг гэдэг нэг том асуудал байна. Дараа нь энийг эмчлэх гэдэг бол бас нэг хэсэг байна. Дараа нь хяналтандаа авах гэж бас нэг хэсэг байна. Тэгэхээр тэр байгууллагын ажлын төлөвлөгөө гэдэг шиг тэр одоо ээжийн 30-60 настай ээжийн эрүүл мэндийн одоо та эрүүл барсаа одоо нэг байгууллагын одоо менежер байлаа гэхэд эрүүл мэндийнх нь одоо ажлын хуваарийн зохицуулалтын дээр чинь саяны агуулга одоо шингэсэн байх нэ. Тий. За одоо бид ойлгохдоо 11-ээс 13 насныхан бол товлолт вакцинда заавал хамрагдчих нь байна, нөхөн хамрагдчих нь байна. За цаашлаад 18, 19 хүртэлх настай хүүхдүүд 3 тунгаа төлбөрөө хийлгэх нь байна. За 30-аас 60 насныхан бол яг энэ товлолт үзлэгтээ ороод өрхийн эрүүл мэндийн байгууллагаараа болон ажил хөдөлмөр эрхэлдэг бол ажлын газраараа дамжуулаад энэ ПАП шинжилгээ буюу 9 одоо шинжилгээндээ хамрагдчихна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ дунд нэг 20-30 насныхан бас үлдэж байна. Тийм ээ. Тэгэхээр 20-30 насныхан маань яг 30 наснаас хойш өрхийн эрүүл мэндийн төвөөс товлолт үзлэгт дууддаг шүү дээ. Тэгэхээр 20-30 насныхан бол өөрсдийн одоо санаачлагаараа хувийн эмнэлгүүдээр төлбөрөө төлөөд эсэн шинжилгээгээ өгөөд урьдчилсан байдлаар сэргийлээд явах нэ гэж ойлголоо. Тэгээд маш нарийн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Одоо нэвтрүүлэг дуусгаад хэдхэн минут үлдэж байна. Энэ дээр та өнөөдрийн агуулга дээр яригдаагүй мөн одоо хандаж хэлэх зайлшгүй мэдэх шаардлагатай анхааруулах тийм мэдээлэл байвал хэлж болно. За тэгэхээр 2028 онд би ярианыхаа эхэнд хэлжсэн тэрийг л хэлээ. 2028 онд Умаан хүзүүний хор тавдар хожуу онцлогдож нас барах эрсдлийг 90-тэй шүү. Бууруулна. Бууруулна. Бид нар чадна энд. Энэ нь юу хэний оролцоо чухал юм бэ гэхээр ганцхан эрүүл мэндийн байгууллагын асуудал юм уу? Ганцхан төрийн захиргааны төв байгууллагын асуудал биш ээ. Энд иргэн болгоны асуудал. Тэр дотроо яг тусламж үйлчилгээ илрүүлэхэд оролцож байгаа ээжүүд маань танд өрхийн эрүүл мэндийн төвөөс урилга очино. Танд дүүргийн эрүүл мэндийн төвөөс залгаж ярина. Тэ танаа байгууллага хамтарч ажиллана. Энэ үед ээжүүд минь та бүхэн одоо энэ үзлэгтээ хамрагдаарай. Хамрагдаад онцлогдсны дараа эмчилгээндээ хариуцлагатай яваарай. Энэ ганцхан таны эрүүл мэндийн асуудал биш шүү. Таны гэр бүлийн асуудал. Таны гэр бүлийн тэгээд таны гэр бүл гэдэг маань эрүүл байж иж сая энэ бид нар нөгөө хөгжил дэвшил улс орон одоо тийм харсан зорж байгаа хөгжил гэдэг юм уу тэр бүх юм болох одоо үүд хаалга юм шүү. Тэгээ ямар ч үсэн эрүүл мэндийн байгууллага бол өөрсдөө чадах чинээгээр хичээж ажиллах болно. За мэдээж энэ байгууллага удирдах байгаа менежерүүд бусад төрийн аль бишж байгаа болон оролцож байгаа хүмүүс олон улсын байгууллагууд ч гэсэн бүхэл хүчээр одоо хичээж ажиллах болно. Тэгээд ээжүүд минь та бүхэн өөрсдийнхээ төлөө хайртай гэр бүлийнхээ төлөө хайртай ханыхаа төлөө инхрээ бяцхан өрсөхийн төлөө ирээдүйн аз жаргалтай Монголын төлөө одоо вакцинд хамрагдаарай, үзлэгтээ хамрагдаарай. Бид нар та бүхний ажил болон амьдралын хэмнэлд чинь тохируулаад та бүхэнд ямар нэгэн одоо төвөгч хэрэгдэл болгохгүйгээр зохион байгуулалттай одоо энэ үйл ажиллагааг одоо чанарын өндөр түвшин зохион байгуулах болно. Ингэж чадвал бид нар 2028 он гэхэд энэ асуудлыг шийдэж чадна. Одоо шийдэж чадхаас өөр сонголт бид нар байхгүй. Тэгээд та бүхэн ч гэсэн одоо ингэж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжоор хангасан танай одоо энэ Монгол иштэй телевиз тэр дотроо энэ терминал нэвтрүүлэгт за тэгээд хөтлөгчдөө одоо чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд үр хүүхдүүд маань хайртай хань нөхөр чи хизээ гэр бүл чи хизээ аз жаргалтай сайхан байх юм бэ гэвэл ээж та өөрөө л эрүүл bijиж энэ улс орон эрүүл байх юм шүү. Тэгээд хамгийн сүүлд ингээд бацаад гэх юм уу хураагаад хэлэхэд
энэ эрүүл ээжээс эрүүл гэр бүл гэдэг төсөл бол зөвхөн умаа үзүүний хавдрын тухай бид нар яриаггүй. Энийг 28 онд бид нар шийдэж чадна. Тэрний дараа одоо тэр нөгөө хамгийн ихэнд байгаа элэг бусад өвчлөлүүд ээжийг л эрүүл болгоод авчих. Тэгээ ээж маань л эрүүл байх юм бол за тэгэл нөхөр нь дагаал эрүүл байх юм байна. За хүүхдүүд нь эрүүл байх юм байна, гэр бүл нь эрүүл байх юм байна. Ээж маань л өөрөө эрүүл зан үйлтэй, эрүүл амьдралын хэв маягтай, эрүүл тэр жижигхэн эзэнт гүрнийг бий болгочих юм бол энэ Монгол улс бол хөгжин цэцгэлэхэд амжихгүй байна гэж бодож байна. Тэгээд хамгийн сүүлд хэлэхэд энэ вакцинжуулалт нь ороолын чин сэтгэлээс оролцож байгаа нийслэлийн боловсруулалтын газар. Тэр дотроо хатагтай одоо нийслэлийн боловсруулалтын газрын захиргаа удирдлагын газрын болормоо тань чин сэтгэлээсээ талархлаа. Нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сангийн одоо ахлах мэрэгчлэн хариуцж байгаа бата дарга чин сэтгэлээсээ баярлалаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамт олон хавдар судлалын үндэсний төвийн захирал Батуул, халдвар төвчний судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Инхолд, за тэгээд эрүүл мэндийн яам бүхэл тусал дэмжиж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. За мэдээж энэ ажлыг үндсэн санаачлагч нь байж, манлайлагч нь байж оролцож байгаа нийслэлийн засаг дарга, за засаг даргын орлогч энэ бүх хүмүүст одоо бидний ажил ямар ч байсан үр дүнгээ өгөөд эхэлж байна. Тэгээд бид одоо эрүүл мэндийн салбар нийслэлд нэг 28 харьяа 151 өрхийн 8768 мэрэгчлэн байдیں۔ Бид бүхэн хичээж ажиллах болноо. Тэгээ сайхан Монголын төлөө бүгдээрээ хичээл үлдлээ. Баярлалаа та бүхэнд. За танд их талархлаа. Бодлогын түвшний асуудлууд болон авч хэрэгжүүлж байгаа ажил түүний ач холбогдол, үйл явц бүгд үр дүнгийн талаар за ирээдүйд гарах одоо үр дүн эрсдлийн прогнозуудыг бидэнд маш дэлгэрэнгүй ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн талархлаа. Зарим тохиолдолд бас хэтэрхий их тоо, статистик, албан үг хэллэгээр одоо мэдээлэл хүргэх нь бас чихний хажуугаар өнгөрөөд байдаг талтай энгийн байдлаар ойлгуулах нь бас өндөр ач холбогдолтой байх тохиолдлууд байдаг. Тэгэхээр өнөөдөр их энгийн байдлаар тайлбарлаж маш чухал мэдээлэл өгсөн танд талархал илэрхийлье. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. За үзэгчдээ бид өнөөдөр умаа үзүүний хор тавдрын өвчлөл, вакцин, урьдчилан сэргийлэлт мөн Монгол улс дэлхийн түвшинд харьцуулахад ямар зэргийн одоо статистик үзүүлэлттэй хэр зэрэг одоо хөгжлөөс хоцрогдсон байгаа юм, өнөөдөр авч хэрэгжүүлэх арга хэмжээ юу байгаа юм гэх мэтчлэн маш одоо хүртээмжтэй бөгөөд их нийгмийн түвшинд яригдах чухал ач холбогдолтой асуудлын талаар нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга анагаах ухааны доктор профессор Наранбаатартай шууд эфирт нэг цаг ярилцлаа. Маргааш 14 цагаас шинэ зочинтойгоо яг энэ ширээн дээрээ энэ студид иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.